Сайн мэцхан уу ингээд 25 оныхоо 31-ээс 35 дахь тестийг тайлбарлая. 31. Митоз хуваагдлын ямар хроматидуудын салалт явагдах вэ гинэ? За хроматид гэхээр хроматин маань эрчлэгдээд хроматиныг үүсгэн тэгээ хроматидууд маань центромерээр холбогдоод хоромсомыг бий болгодог тийм. Өөрөөр хэлбэл энэ хроматидтэй центромерээр холбогдлоо ингэж үүссэн бүтцийг хоромсом гэж нэрлэдэг та. Тэгэхээр нэг хоромсом маань хоёр хроматидээс тогтно гэж ойлгож болно. За одоо тэгвэл хуваагдлын үе шатыг аваад үзэх юм бол нэгдүгээрт профазын процесс явагдана. Интерфазын дараа. За профазын процесст юу алдаг вэ гэхээр ерөнхийдөө бол бэлтгэл үеийг ойлгочих хэрэгтэй. За энэ бэлтгэл үе дээр бол хроматины нягтрал явагдана, хоромсом үүснэ гэсэн үг. За бөөм болон бөөмхөн алга болно. За дээрэс нь центросом эсийн хоёр туйл руу шилжих хөдөлж ээруулийн уцлаг үүсдэг. Тэгэхээр энэ онцлог процессууд маань профаз дээр явдаг байна. За профазын дараа прометафаз гэсэн шилжилтийн үе орж ирдэг. За энд ямар онцлог зүйл гардаг вэ гэхээр энэ шилжилтийн үеийг багш нь товчилжээ. За бөөмийн бүрхүүл бүрэн задардаг. За дээрэс нь кинетохор гэж нэрлэгддэг. Энэ дээр бол анаар очиж яашин хоромсомын тэр центромер хэсэгт байлдаг өрмөц уург байна. За энэ өрмөц уургийн бүтэц үүснээр ээруулийн уцлаг маань яг энэ уурагтай холбогдно гэсэн үг хаана. За дараагийнх нь болохоор зэрэг метафазын процесс явагдана. Метафазын процесс нь жагсах үе гэж ойлгож байна. За өөрөлдөх юм бол эсийн төв тэглэлийн дагуу за одоо жишээлбэл дисплейла гэж бодъё те. За энд ингээд ээруулийн уцлагууд маань үүсэж эхэлсэн. За төв хэсэг дээр нь хоромсомууд маань яг ийм тэглэлийн дагуу буюу экваторын дагуу игнэн чагсдаг. Харин ээрулийн уцлагын хувьд центромерт ингээд бэлэгдсэн байдаг онцлогтой ахны мөн дээрээс нь өөр хоорондоо ээрулийн уцлагууд маань ингэж холбогддог. Яагаад вэ гэхээр цитоплазмын хэсгийг бас хоёр жишээ салгаж хувааж авч явах хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор ээрулийн уцлагууд маань өөр хоорондоо холбогдно гэсэн. За эхлээд профаз явагдсан, прометафаз явагдсан, метафаз явагдсан. Одоо анафаз явагдана. За анафазын процесс ерөнхийдөө салах үе гэж ойлгох хэрэгтэй. Юу салаад байна вэ гэхээр нөгөө хроматидууд маань хоёр туйл руугаа сална гэсэн үг. За яг энэ процесс бидний зурагт хаана харуулсан байна вэ гэхээр энэ хэсэгт харуулсан байна. За яг энд анафазын процесс маш тод харагдчих жишээтэй. Сүүлд нь телефазын процесс явагдана. За телефазын процесс дээр төгсгөлийн үе гэж ойлгочих болно. Бөөм иргэн үүснэ. За бөөмхөн тодорно. За хоромсом маань ирчлээсэн сулрна гэх зэрэг процессууд бол явагддаг. Цаашлаад хамгийн сүүлийн процесс болох цитокинез буюу эсенсийн хуваагдал явагдсанаар эсийн хуваагдал дуустдаг байна. За нэмж хэлэх зүйл нь энд онцлог тодруулах хоёр өгөгдөл байгаа. Нэг нь болохоор зэрэг профазын шат. Бэлтгэл үе шат учраас эсийн хуваагдлын хамгийн урт шат гэж явдаг. Дараагийнх нь шууд хоёр тийш салгаад болчдөг учраас анафазын шат хамгийн богино үе шат гэж явдаг байна. За метафазын шатанд бол яг хяналт бол явагддаг. Буюу нэг төрлийн чек point байдаг. Ээрулийн уцлаг маань тэр хромосомынхоо центромертэй тэр кинетохорынхоо хэсэгтэй яг зөв холбогдсон байна уу үгүй юу гэдгийг нь бол хяндаг. Ингэснээрээ хромосомын тооны өөрчлөлттэй тийм эс үсгээс бол хамгаалж өгдөг онцлогтой байна. За 31-ийн зөв хариулт анафаз байлаа. 32. Сурагч сонгины үндэсний хуваагдах бүсээс дээж бэлтгэн түүний эсүүдийг микроскопоор судлан дараах мэдээллийг цуглуулсан. За интерфазын шатанд байгаа профаз, метафаз, анафаз, телефазын шатанд байгаа тус бүр хичнээн эсүүд байгаа бэ гэсэн тоог гаргаад үсэгтэнд өгчээ. За дээжний хос хроматидээс тогтсон хоромсом бүхий эсүүдийн тоог олно гэж. За энэ тохиолдолд бид нар яаж ажиллах вэ гэхээр интерфазын шатанд хоромсом маань үүсээгүй байгаа. Тэгэхээр интерфазаа бол хасна. За анафаз дээр бол хроматидаар салаа явцдаг, телефаз дээр салцсан байдаг. Тэгэхээр энэ хоёрыг бол хасна. За ингээд бид нарт үлдэж байгаа нь профаз болон
метафазын үеийн 9-ийн тоо үлджээ. Ийм учраас 73 дээр нэмэх нь 16 тэнцүү 89 гарч идэ. Тэгэхээр бидний зөв хариулт И байх нэ. Тэгэхээр асуултан дээр маань хорматит агуулсан 9-ийн тоог ол гэсэн байна уу? Хоромсон бүхий 9-ийн тоог ол гэсэн байна уу? Тэ өгүүлбэрээ маш сайн анхааралтай унших нэ. За 32-ын зөв хариулт 89 байлаа. 33. ДНХ-ийн молекулын азотлог сүрүүдийн хувьд аль нь үнэн бэ? За азотлог сүрүүд гэхээр дотроо циклийн тооноос хамаарат 2 төрөл байдаг тий. Аданин болон гуанин маань 2 циклтэй. За тимин болон цитосын цаашлаад урацил ч гэсэндээ 1 циклтэй байдаг. За хоорондоо холбогдохдоо аданин тиминтэй 2 шүг өсрөгчийн холбоогоор холбогддог. Гуанин нь цитосинтэй 3 ширхэг өсрөгчийн холбоогоор холбогддог онцлогтой ахны. За одоо бүгдээрээ ASE хүртэл уншия. Тимин бол пурины суурь. За пурины суурь маань аданин гуанин орж ирдэг гэсэн тий. Харьцангуй том молекул маста. За пиримидины суурь дээр тимин цитосын орж ирдэг ахны. За одоо бүгдээрээ өгдөл дээр ажиллая. Тимин бол пурины суурь. Үгүй тимин маань пиримидины суурь байна. Тэгэхээр пурины суурь гэдэг нь болж байна. За аданин бол пурины суурь. За аданин пурины суурь зөв. За гуанин бол пиримидины суурь. Үгүй пиримидин биш пурин те. За цитосын бол пурины суурь. Тэгэхээр энэ бол зурсан байна. За урацил бол пиримидины суурь. Уг нь бол зөвлөлтөө. Гэхдээ бидний өгдөл маань юу асуусан бэ гэхээр ДНХ молекулын азотлог суурь гэсэн. Тийм болохоор урацил маань РНХ-д байдаг. Иймээс И өгдөл шууд хасагдана. За ингээд зөв хариулт B өгдөл гэжээ. Энд ДНХ болон РНХ бүтцийг харьцуулсан зургийг бол оруулж өгсөн байна. За РНХ бүтц маань дан гинжтэй байдаг. За ДНХ маань давхар гинжтэй байдаг онцлогтой. За дараагийн онцлог нь болохоор зэрэг одоо энд нэг бараа ногоон өнгөтэй юм туузан нурууны хэсэг орж ирж штэ. За энэ нурууны хэсэгт чинь ерөөхдөө бол нуклеотидууд өөр хоорондоо фосфодиферийн холбоогоор холбогддог гэсэн. За 33-ийн зөв хариулт аденин бол пурины суурь гэдэг нь зөв. За 34. Нүхлийн хүчлийн 4 дээжийн азотлог суурьуудын эзлэх хувийг хүснэгтэд харуулв. Дээж 3-т зөвхөн РНХ молекул байгаа бол аль суурь нь аданин бэ гинэ. За дээж 3 бол РНХ молекул гэсэн те бүгдээ дээр нь биччихье. За энэ РНХ бүтэц гэхэр чинь нойлолж байгаа бүтэц нь өөрөө тимин байхгүй гэсэн үг. Нэгдүгээрт. Дээж 3-ын B дээр тимин болчихж байгаа бол энэ B өгдөл маань тэр чигтээ тимин гэсэн үг. За ингээд чарт графийн дүрмээрээ бид нар аданины тоо, тиминий тоотойгоо тэнцүү. Яагаад тэгэхээр хоёр гинжний аданин, тимин хоёр өөр хоорондоо хоёр шиг өсрөгчийн холбоогоор холбогддог тий. Тэгэхээр нэг гинжин дэх аданины тоо нөгөө гинжний тиминий тоотой, нөгөө гинжний аданины тоо наадлын гинжнийхээ тиминий тоотой тэнцүү байх ёстой. Гуанин нь цитосинтойгоо 3 өсрөгчийн холбоогоор холбогддог. За ийм учраас гуанин болон цитозины тоо хоорондоо ойролцоо байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. За эндээс бүгдээрээ B өгдлийг тимингээ харчаар Bтэй ойролцоо өгдөлтэй мөрөн A өгдөл гааз 30 31. За энэ дээр багш нь лазераар зачи 30 31 23 24. За энд 25 гэснээр энд тэгтэй тий. За энд 32 33 гэж тараад ирж байгааз тэгэхээр A өгдөл бол яалтчгүй аданин байж таар. За DE2 бол тэгвэл гуанин болон цитозин байх гэдэг юм тийм үү? E өгдөл маань урацил ээж тарах гэдэгээс яагаад тэгэхээр зөвхөн РНХ-д байгаа бусдад нь тэг гэж байхгүй байгаа зү тий. Тэгэхээр E бол урацил. За CD-г харах юм бол CD2-ын нэг нь гуанин, нөгөөх нь
цитозин байж тав. Яа тэгэхээр 19 27 26 25 18 17 гэсэн ойролцоо тоонуудыг үзүүлсэн байна тийм ээ. Тийм болохоор CD2 бол нэг нь цитозин, нөгөөх нь гуанин гэсэн үг. Ингээд чарт графийн 4 дээр тулгуурлаад манай 34 дээрх асуултын хариулт A өгдөл байлаа. 35. За хэвийн хүнхэр хэлбэртэй улаан эсэд агуулгадах гемоглобин уургийн гэмжийг тодорхойлогч ДНХ-ийн дарааллын тодорхой хэсгийг өгөв. За энд манай дараалал байна тийм ээ. Хүснэгтэд өгсөн мэдээллийн ерөнхийн кодоны мэдээллийг ашиглаад бета гэмжний амин хүчлийн дарааллын хэсгийг тодорхойлно гэж. За ДНХ өгсөн байгаа учраас бүгдээрээ ДНХ-гээсээ 5 штринкээс 3 штринг чиглэлтэй хэсгийг нь темплейт болгох уу, 3 штринкээс 5 штринг чиглэлтэй хэсгийг нь темплейт болгох уу гэдгийг зөв авах хэрэгтэй. Тэгэхээр энэ тохиолдолд темплейт маань 3-аас 5. Яа тэгэхээр РНХ полимераза маань 3-аас 5 чиглэлд уншаад 5-аас 3 чиглэлтэй мэдээллийн ерөнхийг үүсгэдэг. Тэгэхээр тодруулсан байгаа энэ хэсэг бол манай HIV ДНХ гэсэн үг. За HIV ДНХ-ээс үүсэх мэдээллийн ерөнхийн дараалал нь ерөнхийдөө бол тэр дээдлийн 5 штринкээс 3 штринг чиглэлтэй гинжтэй бол нэлийн төстэй байх болно. За бүгд энэ дээр бичиж 3 штрингийн эсрэг талд 5 штринг орж ирж байна. Тимийн эсрэг талд аданин, гуанины эсрэг талд цитозин, аданины эсрэг талд урацил. За энэ гол ялгаа нагаад байгаа тий. За дараад нь гуанины эсрэг цитозин, аданины эсрэг урацил, цитозины эсрэг гуанин, тимийн эсрэг аданин, гуанин, аданин, гуанин гэсэн үг. За төгсгөлд нь 3 штринг бичнэ. За кодон гэдэг маань 3-аараа тийм үү? Мэдээллийн ерөнхий дээрх ийм өрөөс дараалсан бүтэц. Тэгэхээр эндээс бүгдээрээ 3-3-аар нь багцлана гэдэг нь. За энэ 3 нэг амин хүчлийг кодлно. За дараагийнх нь болохоор зэрэг энэ 3 нэг амин хүчлийг кодлно. За дараагийнх нь энэ 3 нэг амин хүчлийг кодлно. За сүүлийнх нь энэ 3 нэг амин хүчил кодлно. Тэгэхээр 1 2 3 4 амин хүчлийн дараалал байгаа юм шүү дээ. Кодлно гэсэн үг. За аданин, цитозин, урацил гэдэг дараалал маань өөрөө энд байна тийм үү? Шараар буцсан хэсэг маань. За энэ трионин байгаад байна. За ингээд энэ 5 өгөгдлийн аль нэг нь хаяа. За дараагийнх нь дараалал цитозин, урацил байгаа тийм. За цитозин, урацил маань энд байна тийм. Тэгэхээр пролин байна гэсэн үг. За пролинтэй хэсгийг тодруулчих юм бол A, B өгөгдлийн аль нэг нь зөв болж тарж байгаа. За 3 дахь харангуут гаг гэсэн байна тийм. За гагтай хэсэг энд байна. Тэгэхээр глутаматыг нийлэгжүүлдэг байх нэ. За дараагийнх нь бүгдээрээ ерөөхдөө л өөр хийн тавьж болох ёстой байсан. Одоо хойдол нь тэр төгсгөлийн гуанин, аданин, гуанин гэсэн дараалал 2 давтагдсан байна. Тэгээ 2 давтагдсан хариуг эндээс шууд харах юм бол энд орж ирж байна. B дээр, C дээр орж ирж байна. За тэгээд гуанин, аданин, гуанин маань энд глутамат байжээ. За одоо B юу гэдгийг аль нэгийг сонгохын тулд эхний тэр өгөгдөл дээр шараар угаасаа хоёулаа ижилхэн байгаа даа зү тий. Тэгэхээр энэ эхний амин хүчлийг харж цаг алдах шаардлагагүй. Шууд 2 дахь амин хүчлийг харна. 2 дахь амин хүчил маань цитозин, урацил байгаа тийм ээ. Цитозин. Тэгэхээр энэ нь пролин байжээ. За ингээд зөв хариулт 35-ын B өгөгдөл байлаа. Тэгэхээр яг ямар дараалал өгсөн байгаа нэ? Чамд ДНХ-ийн дарааллыг өгсөн юм уу? Ангидээ хосоор нь өгсөн юм уу? Дангаар нь өгсөн юм уу? Эсвэл шууд мэдээллийн ерөнхийн дараалал өгсөн юм уу гэдгээс хамаарат зөв хөөгөөд амин хүчлээ тайлж дарааллыг нь зөв гаргаж ирнэ гэсэн үг байна.
За тэгвэл бүгдээрээ яг транскрипц болон трансляцаа сэргийг санах юм бол ДНХ молекул дээр ген нэгэн байрлсан байдаг. Түүнээс эукариотын хувьд бөөмн дотор транскрипцийн процессор мэдээллийн RNA маань үүсдэг онцлогтой. За мэдээллийн RNA дээр гурвалсан бүтцүүд болох кодонууд агуулгаддаг онцлогтой. За энэ дээр өгшин кодон гэж тэмдэглэжээ. За энд агуулгадж байгаа кодоны дарааллын тусламжтай зөөвөрлөгч RNA-мууд маань идэвхжээд амин хүчлийг холбон рибосомд авчирч өгнө гэсэн үг хаана шүү дээ. За ингээд ирсэн амин хүчлүүд маань пептидийн холбоор холбогдсон полипептидийн гинжиг үүсгэсэн байгаа нь харагдчихэв. За ингээд 35-ийн зөв хариулт B буюу трионин, пролин, глутамат болон глутамат гэсэн үгдэл маань зөв байжээ. Тэгээс анхааралтай үзсэнд баярлалаа. Мөн дээрээс нь subscribe дараад дэмжиж өгөөрэй. Bye.